хөлтөгчин дотор хийсэн юмаа гаргаж ирвэл бүр сүртэй юм биш үү? Бүгдээрээ сайн байцгаана уу? Мики байна. За тэгээ Микийн төрөө 7 хонсон байна. Манай ээж ирсэн. Тэгээд зөндөө олон гой юм авчирсан. Тэгээ та эдтэйгээ би ер нь Монголоос юу захисан юмнуудаа харуулъя. Тэгээ та эд ч бас ихмаар санагдах юм бол гэрийнхэндээ захиарай. Наачин гоё юм шүү дээ. Энэ бол одоо хамгийн эрсдэл өндөртэй авчирсан юм нь энэ. Энийг бол хил дээр дандаа хураадаг. Тэгээд азар цөөхөн ширэг байсан болохоор гайгүйсэн болов уу гэж бодсон. Энэ бол хамгийн ихэнх Талын Монгол гэд брендийн гоминтэй будаатай шүлгнүүд ээ. Эднэр бол хаяа итгэд айгуу гоё идэг. Яг Монгол итгэдэг. Та идэж үзсэн үү ер нь? Тэгж байгаа идмэр санагдвал идээр ийцээ. Тэрний дараагийнх нь гэдэг юм бол ийм хийцтэй цай байна. Энэ баавар хийцтэй цай гинэ. Би энийг бол анх удаа харж байна. Гэтэ энэ дотроо цай, боорцог, шар тосмос, шар будаан будаатай. Яна аягтай. Тий. Нөгөө говийн юу мүгэжсэн нөө? Говийн аян тэгээд шууд боорцог бүгдэг цай гэж. Тийм. Яг нь аврын багсахад. Би тэр нөгөө аягтайгийн нэг ширхгийг манай ажлын их авчирч өгөөд юусан байхгүй юу? Чиний уудсан цай уу? Гэтэ явахтай адилхан юм байна. Энэ бол бас гоё маа. Энийг бол манай цанаагаар авчирсан бай. Тийм. Тэгээд төрсөн болохоор цай зөндөө авчирсан байна. Энэ сүйтэй цайнууд юу нээр олон янз болчихжээ. Энэ сайхан бурцтай хийцтэй цай гэнэ. Энэ цайг бол бас харж байгаагүй юм байна яараа. Энэ бас шинэ гарсан цай гэж хэлсэн гинэ. Савлгаа мавлгаа нь бол гоё л авчихсан. За тэрний дараа гэдэг юм бол миний загсан юм гэдэг юм бол энэ Хонинуг гэд брендийн бяцлаг байна. Энэ болохоор моцарелла бяцлаг. За энэ болохоор mild cheddar гэд бяцлаг байна. Та идэж л байгаа хта тий. Энэ бол амар гоё амттай. Энэ би бол Монголд байгаа хамгийн гоё амттай бяцлаг гэж бодож байна. Тэгээд энийг гамж иднэ. Баярлаа. За дараагийн юм гэдэг юм бол энийг өлсдөө Монголоос хүн болоо авчиж байгаа хөө. Энэ нөгөө хүнд өгөхөд ч зүгээр өөрөө хаяа нэг хийхэд ч зүгээр идэг байхгүй. Зүг арцсан юм л байна. За цайнаас дуусаагүй байгаа юм байна. Энэ хунчиртай борт нунтаг шар будаатай хийцтэй цай гэнэ. Энэ цай байна. За тэгээ дархлааг сайжруулж тамир нэмнэл, энэ холестерин бууруулна. Чихрийн шижин гилаашуулна. Энэ ч дүүр. Айхтарсан юм шүү. За манай хүүхэд бас яаж дутах вэ? За дараагийн юм гэдэг юм бол мэдээж самар байна. Хушган брендийн Pine-Nuts. Энэ нөгөө нь Японд албан ёсоор зарагдчихж байгаа шүү. Энэний нөгөө нэг чөмдгийн авсан байхгүй юу? Монголд ч нь болохоор самар ингээд давхаар дандаа нөгөө томыг харж байгаад авчдаг шүү дээ. Энд чинь болохоор нэг цавлцсан болохоор том жижиг мэддэхгүй. Тэгээд жижигхэн амар их үт юм л тийм. Тэгэхээр нөгөө цүнхэд амар хэцүү санагдсан. Гэтэ яах вэ гоё юм чи. Энэ бол гүрс нөгөө цай байна. Сүтээ цай чана шүү дээ. Тэгэхээр яг нөгөө Монгол сүтээ цай шиг амттай болохгүй. Тэгэхээр энэ бол бас байж хад гимгүй байдаг. За тэгээд тэрний дараагаас энэ юу вэ? Оранж юм шиг. Ааруулан амттан гинэ. Дотроо амар олон 4-5 төрөл юм байна тий. Майлангийн үртэй, цагаан гавтай, хангайн халгайтай гинэ. Nice. Апуугийнх юм биш. Би энийг бол идэж үзчихэд ямар амттай юм бэ? Бас органик гэжээ. Энд чинь нөгөө нэг Монгол өвөл гэдэг шүү дээ. За тэрний дараагийнх гэдэг юм бол Монгол модонд ороод байгаа юм. Уугар боорцог байна. Энийг зүгээр идэж үзэх гээд авчирсан. Нөгөө заримдаа Монгол зурагт мурагт үзэхээр рекламын гут шууд идмээр санагдав. Тэрнээс биш нэг амар дуртай юм идэж үзсэн юм бол болохгүй. Энэ дахиад энэ боорцог авчирсан. Тэгээд тэсгүй задлаад идсэн байна уу? Бараг талын нийт.
Энэ зүс мөсөл гоё амттай санагдаад манай гэрийнхэн бүгдээр иддэг. За тэгээд энэ нэг юм шар тас байна. Арханган шар тас гинэ. Шар тасыг чинь бас нөгөө каш машин дээр хийгээд хүүхдтэй хөхөд амар зүгээр юм билээ шүү дээ. За тэрний дараагийн миний дурлж захисан юм гэх юм бол тадаа. Яарэг байна. Савлгаан болгоны яасан ч гоё юм дээ. Тэгээд манай ээж нэг нь ууж туршиж үтсэн чинь айраг шиг ламттай байна гэсэн. Тэгээд тажгүм шиг байлээ. Би одоо нөгөө оюуталтай төрсөн учраас тэрийг эдгэж агаад нэг хэсэг байж байгаа дууна гэж бодож байгаа. Гэхдээ ингээл харахаар гоё харагдал байж юм да. За тэгээд тэрний дараа гэдэг юм бол энэ ийм ингэний хоормог бас байд юм байна энэ яра. Тийм савлгаатай. Амар хөрхөн. Тэгээд тэгэн гутаа хадгалах хугацаа нь болохоор хөрөгчөнд 21 хоног хадгална гэж штэ. Үгүй. За тэгснээс хойш 3 хоногийн дотор хэрэгжилж дуусгана гэж. Өний чинь тэгвэл хүмүүнд өгөхгүй болох юм шүү дээ. За тэрний дараа гэдэг юм бол энэ чацарганы өх байна. Энэ шингэрүүлж хэрэглэнэ гинэ. Энэ чинь нөгөө нэг дотор олон ширхэг савлгаатай байдаг те. Жохон бүлгээс гэж юм. Тийм 30 мл 10 ширхэг гинэ. Энэ зүгээр хөтөрүүлсэн чацарганы юм шүү дээ. Халуун усан тэгээд. Тийм. Би нөгөө цэцэрний өх гэж бичсэн бахаар нөгөө цэцэрний тосын болов гэж дээ. Дандаа зүгээр төрүүлсэн шүүс юм байна те. Үн тийм байна. Энэ болохоор жил хадгалтай юм байна. Энэ бас юм ингэний хоормог байна. Тэр. За тэрний дараа гэх юм бол тадаа энэ хөрөө арц билүү? Тийм шүү. Хатаасан арц. Энэ нөгөө нэг бор өнгөтэй савлгаатайсэн чи юм цэнхэр болсон юм лээ шүү дээ. Тэгээ энийг нөгөө заримдаа битүүшил мүл хийж итгээрээ дотор нь хийчихээр амар гоё болдог. За энэ тавьчи. За тэрний дараа гэх юм бол манай надад бараг 30 ширхэг амсарч ирсэн. Төлөөлөлөд харуулчих. Тэгээд ямсаг болохоор нөгөө энд хүнд өгөх гээд захисан янз янзын хүмүүст бэлэг болгож өгье гэж бодод. За тэгээд тэрний дараа гэдэг юм бол цэцгийн тос байна. Эдгээр гадаад цэцгийн тоснууд гоё ч гэсэн манай Монголын энийг бол гүцгүн цааш яг нөгөө юу яд юм шиг байгаа нөгөө энэ амтыг идээд нөгөө нэг тасцсан. Тэгэхээр нөгөө нэг тэр амтаа л зүгээр идмээр санагдаад. Доктор ороод. Тийм. Тэгээд зүгээр энэ амтын санаа захисан юм аа. Тэгээд надаас өөр угаасаа энийг идэх юм байхгүй болох л та. За тэрний дараа гэдэг юм бол энэ. Гэтэ энэ айгуу гоё бичин шүү дээ. Нөгөө нэг гидсний гүрэлцэх хөдөлгөөн сайжруулдаг юм дайж шүү дээ. Ийм бичин чинь модонд ороод байгаа гэдэг одоо. За өөр юу? Энэ одоо ингээд бахан чихэр бичин явна. За энэ бол манай алтан говийн шоколад байна. Энэ хүнд өгөхөд айгуу хөөрхөнтэй энэ Монгол гэршиг хэлбэртэй. Ийм шоколад байна. Одоо энэс хоёр ширхэг хэлээ. Тийм энэ бичлэгтэй бичийн уг нэмчээ байдаг байхгүй. Гэхдээ нөгөө ийм арай жоохон давслагч юм шиг. Амт нь арай жоохон өөр байгаа гэдэг. Би бол энэнд дуртай. Тэгээд Монголд бол тоож иддгүү хэрнээсээ энд бахаар яг энэ амтыг идэмээр санагдаад байсан. Тэгээд захисан. За тэгээд энэ Julius гэдэг энэ Малайз брэнд байхгүй. Тэгээд ер нь амар алдартай юм лээ. Дэлхийн айгүй олон улс орнуудад зарагддаг гэдэг чинь. Тэгээд би Японд бол энийг ерөөсөө олохгүйсэн. Энэ болохоор яг юм buttercracker гэдэг юм масалтай. Энэ бол би дуртай байгаа шүү. За тэрний дараа гэх юм бол энэ шоколадыг бол би идэж үзээгүй юм байна. Манай ихч надад өгч явуулсан байна. Та-даа. За энэ болохоор нэг нь Dubai chocolate, нөгөөт нь болохоор энэ angel hair гэнэ. Энэ нөгөө юутай гэсэн. Хөөсөн чихэртэй гэсэн. Cotton candy гэж байна. Тэгээд нөгөөт нь энэ нь болохоор тийм пистачиотой. Тэгээд энийг аяа гоё амттай л гэдэг лээ. Тэгээд идэж үзчихээ хэлнэ. Энэ хоёр адилхан юм уу? Тийм, би нугалт нь адилхан. Тийм байна. Адилхан брэнд юм шиг. Ийм жижигхэн савлгаатай бас байдаг юм ээ.
би одоохондоо арай юм шоколад бол арай идчихлээ байгаа. Та-даа! Мерси. Тэгээ энийг бол хүн дахиж авсан юм уу? Тэгээд энэ чи хүнд өгөх юм болтгүй. Энэ нөгөө Япон зардаг юм хэлээ. Amazon интернет байсан тэгээд. Гэхдээ яагаад ч юмдгүй Монгол зардагаас илүү амир үнэтэй байгаа гэлээ. Нөгөө татвар матур ороод идэх байх гэж би бодсон. Тэгээд яг тийм. За тэрний дараа гэдэг юм бол дон. Тэ олон байгаа. Суперконтик энэ. Гэхдээ энэ нөгөө нэг юу биш шүү дээ. Энэ голынхан цагаан биш шүү. Бүгдээр ийм шоколадтай юм. Мэдгүй энэ бодгоо энийг тавьсан юм уу? Уусаа тэдний яг энийг үүсгэж байна. Тийм. За зүгээр. Энийг бас идэг амар удаа би зүгээр нөгөө нэг хүний пост харсан байхгүй юу? Тэгсэн чи идэмээр санагдаад тэгээ авсан байна. За энэ бол таг гэдэг юм самартай арх байна. Борхтой амтагдаад гоё байгаа сте. Тэгээ эн чин гарац нь бас тийм амар өндөр ш 33.5 гарац. Хаяа нэг уул зүгээр л үт. Би энийг хадам автаа хавааж ууд юм уу гэж бодож авсан. За түүний дараагаар тадан чокопай. Энэ чокопай зүгээр чокопайнаас илүү гоё юм л ш. Тийм. Ерөөсөө өмнө ерөөсөө энэ л амттай юм гэж бодож байгаа юм. Затлаад идтий. За тэгээд мэдээж лаадалсан мах ингээд тэнд бас дахиад хэдэн ширэг байна. Тэгээд энэ болохоор хүмүүст нэрээ хэлэхэд нөгөө хил дээр лаадалсан бүтээгдэхүүн хураадгүй. Тэгээд тэрийг би Америк явахдаа бас хураадгүйг нь мэдчихсэн. Тэгээд Японд ч гэсэн хураадгүй юм билээ. Тэгээд хэрвээ та нар мах авчрах гэж байгаа бол нөгөө жигэнсэн мах байдаг штэ. Мөнгөн савл нөгөө туулган цаасаа биш. Тэр ч ямар юутай гэдэг. Тийм. Ингээд ийм савлгаатай юу биш нөгөө жигэнсэн махыг бол хураачдаг. Ийм лаацдаг бол хураадгүй шүү за. Энэ лаацтай хэмжээгээр бодож болохгүй шүү дээ. Харин тийм энэ ингээд ийм 3-4 хүн ширэг байгаа болохоор гайхбайсан ч гэж магадгүй. За энэ бол ааруулын вакуумд чигсэн чихэртэй ааруул гэвчихжээ бас. Энэ дээр нь наадаг юм цаанаас нь наагаад өгч байгаа юм уу? Вакуумд дэх хүмүүс нь өөрсдөө төрлөөс ингээд юу хөөрх юм те. Ааруул хичээл чихтэйг нь сонгож хэрүүгээс сонгох гэж байна. Зөө юу хөөрх юм. Тэгснэ энэ дээр бас нөгөө нэг MNS гэдэг ямар стандарт гэж хөөрх юм. За энийг хөдөө өгнө. Огт хэл мэдгүй усаа ч бас нэг энэ үйлдвэрийн зорилттой ч гэдэг юм уу. Стандартын юм гэж ойлгохоо. Харин жоохон тэхэл юм шиг ба шүү дээ. За тэгээд өөр гэдэг юм бол энэ витаминыг хялтааруулж байна. Энэ амтлагчийг аваад өгөөч. Энэ нөгөө би хаяа нөгөө хадмуудтай Монгол хоол хийж өгдөг байхгүй юу? Тэрсэн Монголоос амтлагчил захиж ийл та гэж үү. Тийм баахан бууз хуушуур цөөн ийм амтлагч захисан. Манай хүүхдээс бичлэгэнд ормоор байна гинэ. Энэ болохоор нөгөө дээтэй хүүхдийн ашигтай бактери. Энэ нь болохоор би бас хүүгээ жоохон бахт өгчээсэн энэ нөгөө нэг нэраагаас эхлээд ууж болдог. Баггүй юу? Тэгээ нэг дараа сараас өгье гэж бодож авчирсан. Энийг болохоор би юурээсээ хаагаад болоогүй нийтдэж байхгүй болсон. Энэ бол Amazon дээр биелээ. Тэгээд яг мэддэг юм аль захлаа. За нэг иймэрхүү байна. Тэгээд энэ чимдаан дүүрээ идэх юм загсан гэд манай ээж ихчээр намайг шоолоолгаа. Тэгээд яг хаа нөгөө ослохгүй төрсөн болохоор нэг юм хэлэхгүй хөшиг бичсэн листийн манд дагуу бүр яг таг юмнуудын маань авчирсан. Тэгээд ээж ихчээртэй маш их баярлаа. Харин тийм. Тэгээд саяны тэр нөгөө талын Монголыг нөгөө борцтой гэдэг угаасаа хил дээр хураадаг. Тэгээд тэрийг мэдчихсэн. Тэгээд та нэг 4-5 ширхгийг аваад ирээ гайг бах. Гэтэ ер нь яг хураахаа өрүүлнийг хоёр ч байсан хураана л та. Тэгээд ээж маань Азийн дотор байж аваад хураалгаагүй тэгээд гараад ирсэн мэн. Тэгээд борцтой шил идэх нэ гэж. За тэгээд энэ хүртэл бичлэгийн маань үзсэн та бүхэндээ баярлалаа. Баяртай.